Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский нар уулзжээ. Орос улсын улсын ерөнхийлөгч Путин Бразилд болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтанд оролцохгүй. Иран нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх олон улсын атомын энергийн агентлагтай хамтран ажиллахгүй. Тайланд Камбож руу хуурай замаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо. Сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлэх гэж байна. Гадаад мэдээгээ эхлүүлье. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Нидерландын Гааг хотод болж байгаа НАТОгийн ээлжид дээд хэмжээний уулзалтын эхний өдөрт оролцоод завнуу өглөө нутаг буцлаа. Түүнийг байх хугацаанд НАТОгийн гишүүд дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-ийг цэргийн зардлалд зарцуулахаар болсноо зарлалаа. За мөн тэрээр удирдал хүлээлгэсний эцэст Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзлаа. За энэ мэтчлэн НАТОгийн дээд хэмжээний уулзалтын эргэн тойронд болж байгаа онцлог үйл явдлуудаас багцлан хүргье. Уулзалтын хамгийн том үр дүн НАТОгийн 32 гишүүн орны донд 2035 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-ийг батлан хамгаалах салбарт зориулах амлалт бүхий мэдэгдэл гарын үсэг зурсан тухай явдал байлаа. Энэ нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын удаан хугацаанд НАТОгийн улс орнуудаас шаардаж байгаа шаардлага. Бүлгийн гишүүд энэхүү албан ёсоор уг цэргийн зарлалын өсөлтөнд санал нэгдсэн хэдий ч Испани улс энэхүү зорилтыг биелүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Дональд Трампын зүгээс үүнд бухимдаж Испани Америк нэгдсэн улстай хийх худалдаанд илүү өндөр татвар төлнө гэж анхааруулжээ. Украины дайны асуудлын тухайд Дональд Трамп болон Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский нар уулзсан нь онцлог үйл явдал байлаа. Талууд уулзсны дараа Орос улбаны улсын довтлогоо эрчимжиж байгаатай холбогдуулан Украинд нэмэлтээр Патриот агаарын довтлогооноос хамгаалах системийг илгээх асуудлыг хэрэлцэж байгаа талаар Дональд Трамп мэдээллээ. Гэвч тэрээр эдгээр системийг Украинд өн төлбөргүй өгөх үү, эсвэл худалдаалах уу гэдгийг тодорхой дурдаагүй байна. Өмнөх ерөнхийлөгч Жо Байден болон зарим Европын улс орнууд Украинд ийм төрлийн системийг тусламжаар өгч байсан. Владимир Зеленскийн хувьд өнгөрсөн 4-р сард 10 ширхэг Патриот системийг нийт 15 тэрбум $аар худалдан авахд бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байсан юм. Дональд Трамп уулзалтын үеэр Патриот системийн нөөц хомс олдоц багтай гэдгийг сануулсан. Ялангуяа Америк одоогоор Израильд хэд хэдэн ийм систем нийлүүлж байгаа нь нийлүүлэлтийн боломжийг улам хязгаарлагдмал болж байгааг хэлжээ. Владимир Зеленский өөрийн мэдээлэлдээ Дональд Трамптай хийсэн уулзалт ерөнхийдөө үр дүнтэй болсон гэдгийг онцолж, талууд галзуусах хэрэгцээний талаар ярилцсан болохыг уламжилсан байна. Гэвч Америк нэгдсэн улс болон Украин аль нь энэ уулзалтаас ямар нэгэн нэмэлт зэвсгийн тусламж гарах ёсох талаар тодорхой албан ёсны байр суурийг өгсөнгүй. Владимир Зеленский Дональд Трамп нар өнгөрсөн 2-р сард цагаан ордонд уулзаж, хоёр талын ашид малтмалын гэрээнд гарын үсэг зурхаар төлөвлөж байсан ч уулзалт ихээхэн маргаан шуугиан дагуулan дууссан юм. Удалгүй 4-р сард Пап Францисийн оршуулгын үеэр тэд дахин уулзаж, ашид малтмалын гэрээг эцэслэн баталгаажуулсан байдаг. Мөн өнгөрсөн 7 хоногт Канадын долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтанд дахин уулзахаар товлогдсон байсан ч Дональд Трамп Израиль болон Ираны хоорондын хурцлмал байдлын улмаас Вашингтон руу буцаж уулзалтаа цуцлсан юм. Түүнээс хойш Америк Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, улмаар Америкийн зуучлалаар Израиль Иран хоёрын гал зогсоох тохиролцоо батлагдсан. Эдгээр үйл явдлаас Америк нэгдсэн улсын эрх баригчдын анхаарал ойролт оронд руу чиглэж байгаа нь Киевийг дипломат болон цэргийн дэмжлэгээс хоцороход хүргэж болзошгүй гэж үзэж шинжээжид байна. Одоогийн байдлаар Украины зүгээс зэвсгийн тусламжаас гадна Америк нэгдсэн улсыг Орос улбаны улсын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авах тухай хоёр намын хамтарсан хуулийн төслийг баталахыг хүсэж байна. Энэ төслийг одоогийн байдлаар Сенат хэлэлцэлгүй удаашруулж байгаа. Зарим шинжээчид бүгд найрамдах намын гишүүд Дональд Трампын заавар чиглүүлгийг хүлээж байгаа гэж таамаглаж байна. Харин Дональд Трамп дайныг зогсоох хүсэлтэй байгаа гэдгээ дахин илэрхийлсэн боловч ямар арга хэмжээ авах тухай тодорхой зүйлийг хэлсэнгүй. Ерөнхийдөө дүгнэлт харуул энэ удаагийн НАТОгийн уулзалт Дональд Трампын 2 дахь бүрэн эрхийн хугацаанд өрнсөн анхны дээд хэмжээний уулзалт байлаа. Харьцангуй эрэг уур амьсгалтайгаар өндөрсөн боловч холбоотнууд нь Дональд Трампын цэргийн зарлыг нэмэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн нь Европын аюулгүй байдал дахь Америк нэгдсэн улсын байр суурь чухал хിവэрэ байгааг харуулсан хэрэг болжээ. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир
Путин за тун удахгүй Бразилд болох Брексийн дээд хэмжээний уулзалтанд оролцохгүй гэдгээ мэдгдлээ. Шалтгаан нь Бразил улс олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон учраас гэж тайлбарлаж байгаа юм. За эргэн сануулгад Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсыг олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улс гэдгээс үл харгалзаад өнгөрсөн онд манай улсад төрийн айлчлал хийж исэн юм а. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин эх 7 хоногт Бразил болох Брексийн дээд хэмжээний уулзалтанд оролцохгүй гэж Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Шиков мэдгдлээ. Энэ шийдвэр нь олон улсын эрүүгийн шүүхээс түүний эсрэг гаргасан баримтлах шийдвэртэй холбоотой гэж тайлбарлаж байна. Олон улсын эрүүгийн шүүх нь 2023 оны 3 дугаар сард Орос Украины газар нутагт цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш 1 жилийн дараа Владимир Путиныг баримтлах шийдвэр гаргасан байдаг. Шүүх түүнийг дайны гэмт хэрэгт буруутгасан. Харин Оросын албаны улсын зүгээс үүнийг ницааж олон улсын эрүүгийн шүүхийн үндсэн гэрээ болох Ромын дүрмийг сойрхон батлаагүй гэдгээ дурдан шүүхийн шийдвэрийг хүчингүй гэж үзэж байгаа. Гэсэн ч энэ шийдвэр нь Владимир Путин олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улсад очих бүртээ баримтлагдах эрсдлийг бодолцох шаардлагатай болгож байгаа юм. Тухайлбал 2023 онд Владимир Путин Өмнөд Африк улсад болсон Брексийн уулзалтанд мөн л оролцоогүй. Энэ удаад жижиг шалтгаанаар Владимир Путин Бразил дахь уулзалтад биечлэн оролцохгүй гэж 7 дугаар сарын 6-наас 7-ны хооронд уулзалтад захимаар оролцоно гэж байгаа. Гэтэл олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улс мөн боловч түүнийг өнгөрсөн онд хүлээн авсан ганц улс байгаа нь Монгол улс. Ялгаагүй бүгд олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улсууд хэрнээ замун шүүхийн баримтлагын тухай захирамж хүчинтэй хിവэрэ байхад ягаад Владимир Путин шүүмжил эсэргүүцлийг үл харгалзан Монгол улсад айлчилж харин ойрын холбоотон улс гэгддэг Бразилд айлчлахгүй гэж шийдвэр гаргаж байгаа нь тодорхойгүй. Юрий Шиковын зүгээс өгсөн товч тайлбараар бол олон улсын эрүүгийн шүүхийн шаардлагатай холбоотой тодорхой хүндрэлүүд тулгарсан. Улмаар Бразилийн засгийн газар манай улсын ерөнхийлөгчийг бичлэн оролцуулах боломж олох хэсэг тухай асуудлаар тодорхой байр суурь илэрхийлж чадаагүй гэжээ. Улмаар Владимир Путиний оронд Орос улбаны улсыг уг уулзалтанд гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлөн оролцох юм байна. Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Владимир Путин 2024 оны 11-р сард Бразил болсон 20 бүлгийн дээд хэмжээний уулзалтанд мөн оролцоогүй. Түүний оронд Лавров оролцсон. Харин 2024 оны 6 дугаар сард Кремлээс Владимир Путинд энэ жил 11-р сарын 22-оос 23-нд Өмнөд Африкийн Йоханнесбургт болох 20 бүлгийн дээд хэмжээний уулзалтанд албан ёсоор урилга ирсэн гэж мэдээлсэн байна. Өмнөд Африкч мөн олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улс мөн тул Владимир Путин уулзалтанд орох хэсэг нь тодорхойгүй байна. Ираны парламент нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх олон улсын атомын энерги агентлагтай хамтын ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэжээ. За ингэснээр Ираны цөмийн хөтөлбөрүүдэд хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээ шинжилгээ хийгдэх боломжгүй болж байна. Иран болон олон улсын атомын энерги агентлаг хамтын ажиллагааг зогсоох нь өндөр түвшинд баяжуулсан ураны байршлыг тогтоох ажлыг улам хүндрүүлсэн хэрэг болно. Өнгөрсөн 12 өдрийн турш Иран Израилийн хооронд мөргөлдөөн дэгдэж, Америк нэгдсэн улсаас хүртэл уг мөргөлдөөнд нэгдэх шахсан нь энэхүү шийдвэрт нөлөөсөн байж магадгүй байна. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи Ираны цөмийн байгууламжууд ноцтой гэмтэл авсныг хүлээн зөвшөөрснөөрөө ийм мэдээлэл хийсэн анхны Ираны албан тушаалтан болж байгаа юм. Дипломат яриа хэлэлцээрийн тухайд Америк нэгдсэн улсын тусгай элч Стив Витков болон Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи нарын хооронд дипломат яриа хэлэлцээ хизээ дахин эхлэх нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий Стив Витков талууд хоорондоо холбоотой байгаа гэдгийг мэдээлж, мөн ерөнхийлөгч Дональд Трамп эх 7 хоногт уулзалт болж магадгүй талаар мэдээлж байна. Анх 6 дугаар сарын 15-нд товлогдсон 6 дахь удаагийн талуудын хоорондох хэлэлцээ нь Израилийн хийсэн довтлогоог Америкийн нэгдсэн улс дэмжсэн гэдэг шалтгааны улмаас Ираны талаас уулзалт болохоос 2 хоногийн өмнө цуцсан байдаг. Парламентын зүгээс хамтын ажиллагааг зогсоох шийдвэрийг санал зөвлөдөөнгүйгээр баталсан парламентын дарга Мохаммед Багир Галибаф олон улсын атомын энерги агентлаг өөргөө биелүүлээгүй улс төрийн хэрэгсэл болж хувирсан гэж шүүмжилж байгаа. Цаашдын хамтын ажиллагаа Ираны цөмийн энергийн байгууллага болон үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дүгнэлтээр үндэслэнэ гэж байгаа. Мөн цөмийн байгууламжуудын аюулгүй байдлын баталгааг шаардна гэжээ. Үндэсний аюулгүй байдлын хороо мигмар гарагт хуралдаж, олон улсын атомын энерги агентлагийн сүүлийн тайланг үндэслэлгүй гэж үзсэн байна. Мөн энэ нь Ираны эсрэг халдлагын шалтгаан болсон учраас хамтын ажиллагааг зогсоохыг зөвлөсөн юм байна. Парламентын гишүүд олон улсын атомын энерги агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гроссыг худал тайлан гаргасан гэж буруутгаж түүнийг шүүхэд өгөхийг уриалж байгаа юм. Парламентын дарга Мохаммед Багир Галибаф Ираны инх тайвны зорилтод цөмийн хөтөлбөр цаашдч үргэлжлэнэ гэж мэдэгдэж байгаа нь Дональд Трампын Иран дахин цөмийн хөтөлбөрт ойртохгүй гэсэн мэдэгдэлтэй зөрчилдөж байгаа юм.
Парламентын шийдвэрийн дагуу хяналтын камер суйрлуулах, газар дээр үзлэг хийх, олон улсын атом энерги агентлагт тайлагнах зэрэг үйл ажиллагааг зогсооно. Эдгээрийг зөвхөн аюулгүй байдлын баталгаа хангагдсан тохиолдолд сэргээх юм а. Өнгөрсөн 7 хоногт Таиланд, Камбожийн хилийн маргаантай холбоотой асуудлаар Таиландын ерөнхий сайд суудлаасаа салах дээрээ тулаад байсан. За тэгвэл энэ 7 хоногоос Таиландын эрх баригчид Камбож руу хуурай замаар нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ. Энэ нь хоёр улсын хоорондох газар нутгийн зөрчил, маргаан, хурцдмал хэвээр байгаатай холбоотой гэх тайлбарыг албаныхан өгч байна. Хилийн хязгаарлалтад Таиландын хилээр Камбож руу гарах иргэд болон тээврийн хэрэгслүүд аялал жуулчлалын зорилготой гадаад улсын иргэдч мөн багтана. Таиландын армийн зүгээс энэ арга хэмжээ нь одоогийн аюулгүй байдлын нөхцөл байдалтай нийцж байгаа гэлээ. Талуудын хоорондох хилийн маргаан өнгөрсөн 5 дугаар сард хил орчмын мөргөлдөөний улмаас нэг Камбож зэрэг амнасаа алдснаар тун хурцдмал болсон байдаг. Үүнээс хойш хоёр улс харилцан хориг арга хэмжээ авч эхэлсэн юм. Камбожийн зүгээс Таиландаас жимс ногоо, цахилгаан эрчим хүч, интернет, телевизийн олон ангид кино хүртэлх өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн импортыг хориглосон. Тэгвэл Таиландын шинэ журмын дагуу тодорхой нөхцөлд, жишээлбэл өвчтөн оюутнууд гэх мэт хүмүүнлэгийн үндэслэлтэй тохиолдолд хяналтын цэгийн албан тушаалнуудын шийдвэрээр хил нэвтрэхийг зөвшөөрч болох юм байна. Мөн хязгаарлалт нь Камбож дахь захим зайлан хуурамч ажлын санал бүхий сүлжээтэй тэмцэх зорилготой гэж Таиландын армийнхан үзэж байна. Даваа гарагт Таиланд улсын ерөнхий сайд Пэтингторн Шинаватра Камбож дахь захим залилангийн эсрэг цогц арга хэмжээ авахаа амласан. Үүнд Камбожийн зарим аюулгүй байдлын байгууллагуудын ашигладаг интернетийн сувгуудыг хаах зэрэг арга хэмжээ багтаж байгаа. Таиланд өмнө нь Мянмарт ижил төрлийн арга хэмжээ авчаасан удаатай. Учир нь Мянмарт шалгаагүй гадаадын иргэдийг залим ихээр эсүүлдэг хуурамч сүлжээнүүд өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ удаагийн Таиланд Камбожийн сөргөлдөөн нь ерөнхий сайд Пэтингторн Шинаватрагийн засгийн газарт улс төрийн хямрал дагуулж болзошгүй нөхцөл байдал үүсгээд байна. Учир нь түүний болон Камбожийн өдөрдөгч асан хүн сайн нарын хоорондын хувийн утасны яриа задарсан. Энэхүү ярианд Пэтингторн түүнийг нагал зах гэж дуудаж, Таиландын цэргийн командлагчийг хэд сүр үзүүлэхийг оролдсон гэгчлэн шүүмжилсэн тод сонсгдсон юм. Пэтингторн үүнийг ялгаатай хэлэлцээрийн арга барьлаа гэж тайлбарсан боловч олон нийт болон улс төрийн таймчид түүнийг улсынхаа цэрэг армийн нөлөөлөл бүхий байр суурийг гутаалаа гэж шүүмжилж байна. Мөн 100 гаруй жилийн түүхтэй хоёр улсын хоорондын газар нутгийн маргааныг үл тоож засгийн тэргүүний хувьд зохимжгүй үг хэллэг ашигласан гэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор түүний тэргүүлдэг Бэхи Цай намын гол эвслийн түншүүдийн нэг тус эвслээс гарсан байна. Бүгд найрамдах Хятад улсын Тянжин хотноо болсон зуны давсад 150 гаруй улсын төрийн тэргүүд, дипломат, төлөөлөгчид оролцлоо. Уулзалтын онцлог сэдэв Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны санаачилсан тарифын өсөл, за мөн сүүлийн үед олон нийтийн санааг чамгүй их зовоогоод амжсан Иран, Израилийн мөргөлдөөнөөс үүдэлтэй газрын тосны үнийн өсөлт байлаа. Хятадын хойд нутгийн бомб хот Тянжин зохиогдсон зуны Давос буюу Дэлхийн эдийн засгийн форумаар олон улсын төрийн тэргүүд, бизнес эрхлэгчид, эдийн засагчид, эдийн засгийн удаашрал, геополитикийн хурцдмал байдал санаа зовниж байгаа гэдгээ илэрхийллээ. Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Борге Бренди дэлхийн нийт сүүлийн олон 10 жилийн хугацаанд тохиогоогүй эрсдэлтэй тодорхойгүй нөхцөл байдалд амьдарч байна гэдгийг онцолж, хэрвээ бид эдийн засгийн өсөлтийг яаралтай сэргээж чадахгүй бол бүтэн 10 жилийг уналттай угтаж магадгүй гэж анхаарууллаа. Уг форумыг болж явах үеэр Иран, Израилийн хооронд гал зогсоогүй байсан. Улмаар форумын сэдэв тарифын асуудлаас хазааж, ойролт орон дох геополитикийн хурцдмал байдал, үүнээс улбаатай газрын тосны зах зээл дэх үнийн өсөлт нийлүүлэлтийн саатал зэрэг дээр төвлөрчээ. Геополитикийн хурцдмал байдал нь нефтийн үнийн өсөлтөнд хүргэдэг. Энэ нь үйлдвэрлэл, логистик зэрэг салбарын зардлыг нэмэгдүүлж, эцэст нь хэрэглэгчдэд очих хүнд нөлөөлдөг байна. Үүнээс улбаалan хүмүүс худалдан авалтаа танаж зах зээлийн эрэлт буурдаг байна. Мөн хөрөнгө оруулагчдын итгэл сулрах нь зах зээл дээр зарах урсгалыг нэмэгдүүлж, алт, $1 зэрэг аюулгүй хөрөнгийн эрэлт нэмэгддэг байна. Цааш чуулганы үеэр Хятад улс эдийн засгаас сэргээх цуврал арга хэмжээг танилцууллаа. Одоогоор Хятад улсад үйл хөдлөх хөрөнгийн хямрал, өндөр ажилгүйдэл, дотоод хэрэглээ сул хിവэрэ байна. Хятад улсын эрх баригчид энэ жил 5% эдийн засгийн өсөлт харуулахыг зорж байгаа юм. Хэрвээ үүндээ хүрч чадвал дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30-40%-ийг бүрдүүлж магадгүй гэж эдийн засагчид үзэж байна. Чуулганы удааг хонслох сэдв нь хиймэл оюухан байлаа.
Өнгөрсөн хугацаанд олон улсын худалдаа эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байсан бол одоо хиймэл оюун зэрэг шинэ технологи ирээдүйн өсөлтийн гол хөшүүрэг болно гэж Дэлхийн эдийн засгийн форумын удирдлагууд дүгнжээ. PwC компани тооцоолсноор хиймэл оюун 2035 он гэхэд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 15%-аар нэмэгдүүлэх боломжтой гэж. Тэгвэл тарифын асуудлын тухайд Дональд Трампын тогтоосон өндөр тарифын хэрэгжиж эхлэх хугацаа тун удахгүй эхлэх гэж байгаа гэдэг нь бизнес эрхлэгчдийн гол санааг түгшээсэн зүйл болж байна. Хятад улсын эрх баригчид форумын үеэр Америк нэгдсэн улсын эрх баригчдыг хурцаар шүүмжилж дэлхийн нийт даяаршлаас ухрах боломжгүй тул олон улсын чөлөөт гадаад худалдааг дэмжин ажиллах хэрэгтэйг сануулжээ. Мөн Хятад улс томоохон хэрэглэгч улс болно гэдгээрээ Хятад улстай гадаад худалдаа идэвхтэй хийхийг бусад улс орнуудад уриалжлаа. Тэнгэрлэгээс гадаад мэдээ үргэлжлэн танд хүрч байна. Сая бид та бүхэнд голлох, онцлох мэдээллүүдийг хүргэсэн бол одоо харин зарим мэдээллийг товчхон танилцуулъя. Хятадын ерөнхийлөгч Си Жинпин эх 7 хоногт Бразилийн Рио-де Жанейрод болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж их сурвалжууд мэдээллээ. За түүний хувьд өмнө нь энэ уулзалтыг алгасч байсан удаагүй. За уулзалтад түүнийг орлон ерөнхий сайд Ли Чан оролцох юм а. Ли Чан өмнө нь 2023 онд энтгэгт болсон 20 бүлгийн уулзалтанд мөн оролцож байсан туршлагатай юм а. Хятадын тэргүүлэгч цахилгаан автомашины компани BYD за сүүлийн саруудад үйлдвэрлэлээ бууруулж үйлдвэрлэлийн шугам шинээр нэмэх төлөвлөгөөгөө хойшлуулсан талаар албаны их сурвалжууд хэвлэлүүдэд мэдээлжээ. За мөн зарим үйлдвэрт шөнийн ээлжийг цуцалж нийт хүчин чадлын 3/1-ийг бууруулжээ. Энэ нь компани борлуулалт буурч агуулгах дах нөөц нэмэгдэж байгаатай холбоотой гэж тайлбарласан байна. Таиландын засгийн газар канабис буюу олонний хилж заншснаар өвсний хэрэглээний хяналтыг чангатгаж жоргүүгээр худалдаалахыг хориглолоо. 2022 онд Таиланд Азид анх удаа канабисын худалдааг хуулиар зөвшөөрсөн нь олон нийтийн ширүүн шүүмжлэлтэд тулгарсан юм. Сүүлийн үед канабисын зохицуулалт сул байгаагаас болж хүүхдүүдийн дунд хорт зуршил нэмэгдсэн гэх статистикууд гарч ирсэнтэй холбогдуулан Таиландын эрүүл мэндийн яамны зүгээс хэрэглээнд хязгаарлалт тавихаар шийдвэрлсэн байгаа юм а. Газын зурвас Израиль улсын 7 сэрэг Хамас бүлэглэлийн халдлагад өртөж амнасаа алдсан байна. Ингэснээр 2023 оны 10 дугаар сарын 7-оос хойш газар нутгийн мөргөлдөөнд амиргдсан Израилийн цэргийн тоо 879 хүрлээ. За мөн хугацаанд Израилийн армийн халдлагын улмаас 74 Палестинийн хүн амнасаа алдсан гэж орон нутгийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Бидний таамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Та сайхан амраарай.